Баялагын сангийн хуримтлал энэ онд 500 мянган төгрөгт хүрнэ гэдгийг ерөнхий сайд учрал хэллээ. Сайн байцгаана үзэгчдээ, мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Бат Хүрлийн цэрэн лам ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Энэ жил 50 сая мод тарина. Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 88 орчим хувь нь бохирджээ. Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчээр ажиллаж чадахгүй байна. Улаанбаатар хотноо болсон мөнхөд дурсагдах дайчин жагсаалд Орос улбаны улсын Жита, Тулаа, Өвөр байгалийн хязгаараас нэгдлээ. Чингис хаан International Drift Battle 2026 тэмцээн дрифтийн улирлыг аль биесээр эхлүүллээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 127 сая мод тарьсан байна. За энэ жил 50 сая мод тарихаар төлөвлөсөн байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн 5 болон 9 сарын бүх бям гарагийг мод тарих үндэсний өдөр болон зарласан. Энэ жил байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг хүрээнд дор 428-ны өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж эхэллээ. Ойжууд бол зурвасны хэлбэрээр юм хот зөөрөн газар их гэвэл дотроо англиад явдаг. За эдгээр улсын хэмжээнд дунджаар аваад үзэхээр 80% ургалтай байж байгаа. За тэгээд ихээр мэдээж нөгөө ургуулад ярьж байхдаа тодорхой эрсдэл гарна. Тэр тохиолдолд нөхөн тарих замаар гүйцээгээд явдаг ийм зохицуулттай байдаг. Өмнө нь мод үржүүлгийн чиглэлээр 300 гаруй аж ахуйн нэгж үйлчилгээ явуулж байсан бол нэмэгдэж 400 гаруй болжээ. 130 орчим сая тарьж суулгац байгаа. Нөөцөл хангалттай. Мод тарих хэвцээг механикжуулах шаардлагатай байна гэлээ. Арчилгаа хамгаалтын асуудал хамгийн гол хэсэг нь байгаа. За ер нь бол Монгол орн бол одоо хөдөө аж ахуй орн, тэрэнд мал аж ахуй хамгийн түгээмэл байдаг. За орон нутгад бас ингээд байршлаа зөв сонгохгүй бол мал бол ерөөсөө бидний хувьд бол бас нэлээд ургуулж байгаа модон дээр бол бас бэрхшээл үүсгэж байгаа. Тэгээд ийм зүйл бий. Тэгэхээр энийг бол бид хамтдаа шийднэ. Сүүлийн жилүүдэд сольжилтыг сааруулах, ойн бүсэг сэргээх зориул мод суулгаж байна. Ирээдүйд уширч болохны хүндрэл бол ус юм. Хоол эзэнгүй газар тарьсан мод ургуулахын тулд усны асуудлыг шийдэхгүй бол мод тарихад хүндрэл учрахаар байгаа хэллээ. Үүний тулд газрын үний ус болон гол орхийг ашиглахаас гадна борооны усны хоримтлал бий болгох хэрэгтэйг тэрээр хэлсэн юм а. Доржин Сэнгэнжөө, Евгений Павлов, Аист Глобал. Манай орны хөрсний илэгдэл, эвдрэл, доройтол, бохирдол гамшигын түвшинд хүрчээ. Мэргэжлийн байгууллагууд үүнийг судалгаагаар тогтоосон байна. Монгол Улсын их сургуулийн хүрээлэн буй орчин ойн инженер жилийн тэнхимийн багш Оюнбатаас манай сэтгүүлч энэ талаар асууж тодрууллаа. Сүүлийн жилүүдэд манай оронд хөрсний илэгдэл, эвдрэл, доройтол, бохирдол эрчимтэй нэмэгдэж байна. Үүнд мэдээж уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуй, газар тариалан тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Мөн уул уурхайн олборлолтын нөлөөгөөр эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдэжээ. Түүнчлэн хот зөрөн газруудад хөрсний бохирдол хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлын нэг болсон. Ялангуяа Улаанбаатар хот зэрэг хүн ам ихээр төвлөрсөн газарт хөрсний бохирдол жил ирэх тусам нэмэгдсээр байгааг судлаач хэлж байна. За төрийн бодлогын зүгээс хөрс хамгаалах үндэсний хөтөлбөр гэж байгаа. За хөрс хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд бол энэ уурхайн нөлөөгөөр эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, энэ бэлчээрийн зохистой ашиглалтыг, менежментийг сайжруулах, тэгээд цөлжилтийг сааруулах чиглэлийн бодлого судалгааны ажлууд бол хөтөлбөрийн ажлууд бол хэрэгжиж явж байгаа. Хот суурин газрууд дээр бол энэ хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлийн бодиттой ажлуудыг бол одоо энэ хөтөлбөр тусгасан ажлуудыг бол үе шаттайгаар авч хэрэгжүүлэх нэг шаардлагатай л байна гэж үзэж байна. Манай хөрс харьцангуй нэмгэн үе давхрахтай. Хатуу ширүүн хуурай уур амьсгалын улмаас салхины нөлөөгөөр эвдрэх, салхиар зөөгдөх нь амархан. Ийм үйл явц их явагддаг. Тийм учраас хөдөө аж ахуй газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа талбайд хөрсний илэгдэл, эвдэрлээс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнийг яаралтай эхлүүлэхгүй бол цаашид хөрсний үржилшим доройтох, хүнс тэжээлийн хангамжид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. За нөгөө талаар бол хөрсний талхагдалд үүсэж байгаа гол асуудал бол энэ хөдөө орон нутагт энэ олон салаа зам гаргаж байгаа асуудлууд айгүйх байна. Одоо та бүхэн бид нар бүгд нэгж байгаа аймгийн төв, сумын төв, хот суурин газруудад очиход бол хаа замбраагүй ер нь зам их байдаг тийм үү. Эндээс бол хөрсний илэгдэл эвдрэлийн үйл явц бол бас эрчимтэй нэмэгдэж байна.
Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 88% нь органикийн бохирдолтой болжээ. Гэр хорооллын орчимд болон дэд бүтэц хөгжөөгүй газруудад ням бактерийн бохирдол ихссэн байна. Жил тутамд коли, сальмонеллез гэх мэт өвчин үүсгэгч ням бактерийн тоо өсөн нэмэгддэг нь үүнтэй холбоотой. Түүнчлэн Улаанбаатар хотын 85% орчим хувь нь хүнд металлаар бохирдсон байна. Тухайлбал хан үйл дүүргийн 2 дугаар хороо, арьс ширний боловсрол хууль төврийн орчимд 10-аас 15 га орчим талбай онцгой ихээр хүнд металлаар бохирдсныг судлаач онцллоо. Жанчевдэрч Баттэрч, Евгений Павлов, профессор Марлма, Ice Global. Улсын хэмжээнд 70 гаруй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Nestlé иргэд өдөрт 1000 орчим тонн хатуу хог хаягдал гаргадаг байна. За жилд 340 гаруй мянган тонн хог хаягдал дахин боловсруулдаг юм байна. Энэ нь нийт хогны 25% гэсэн үг юм а. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нийт хог хаягдлын 80 орчим хувийг дахин боловсруулж байна. Харин манай улсын хувьд 25% та байгаа нь иргэд хог хаягдлаа ангилан ялгаж хайдвартай холбоотой ялгасан ч тээвэрлэлтийн явцад холилдох нь бий. Хэрэг хогоо ангилж хогийн савд хийдэг бол дахин боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой гэдгийг дахин боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнүүд ярьж байна. Улаанжуулалтын хогийн цэг байна шүү дээ. Тэн дээрээс л ерөнхийдөө хүмүүс хаягдл гэлгаар уудыг цуглуулж манад ирж тушаад тийм. Тэгээ мөн хүлэмжинд хэрэглэгдэг сундаг гэлгаарууд байгаа шүү дээ. Тэр гэрийн бүрээсний гэрт ашиглагддаг, Монгол гэрт ашиглагддаг гэлгааруудыг бас ирж хүмүүс маань өгдөг. Анханаас нь хогийг ингээ ангилуулад авахулчих юм бол цааш ингээ нэг сурчих юм бол амар гэж байдаг. Тэгээ нэг асуудал нь хогийг бол ингээ ялгах цэвүүд байдаг. Тэгсэн чинь ажилтнаа нэг ачигдчихаар ямар ч нэмэргүй болчихдог. Ангилж сураагүй болохоор жоохон хэцүү байдаг. Ер нь англиас сурчих юм бол манай үйлдвэр бол ер нь гарсан бүх хаягдлыг ер нь улсын хэмжээнд дахин боловсруулах чадвартай байхгүй. Тэгээ одоохондоо манай үйлдвэр бүрэн хүчин чадалтай ажиллаж чаддаггүй. Иргэд хогоо ангилж сурах бас ач тээвэрлэлтэй бөөнд нь биш ангилж очих шаардлагатай байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Тэгвэл төр засгийн зүгээс хог хаягдл дахин боловсруулах явцыг дэмжих чиглэлд ямар ажил хийж байгааг тодрууллаа. Хоёр хаягдлын тухай хууль 2 хуулийн төсөл боловсрогдоод явж байна. Нэг нь нийслэл дээр боловсрогдоод явж байна, нэг нь манай яам дээр боловсрогдоод явж байна. Тэгээ цаашдаа энэ хог хаягдлыг боловсруулах, хог хаягдлаас үүдэлтэйгээр одоо жижиг оврын станц байгуулах, тэндээс эрчим хүч үйлдвэрлэх, мөнгө олох ийм болцоо боломжийг цаашдаа гаргаж ажиллах гэсэн ерөнхий бодолтой байна. Гэхдээ бас одоо яг том утгаараа харахаар бас манай хог чинь бас төдийлөн бидний ард иргэдийн аж ахуй нэгжүүд хогоо ангилдгүй, ядагдгүй байдал бас их хүнд суртал гаргадаг юм байна. Тийм учраас одоо цаашдаа хог хаягдлын тухай хуулийг одоо бас энэ хоёр хуулийг нэгтгэж ойрын үед бас одоо хилцүүлэхээр бэлтгэл ажлыг хангана. Дахин боловсруулах үйлдвэрүүдэд төрөөс тогтмол татаас өгч чадахгүй. Тиймээс эдгээр үйлдвэрүүд 100% биедан ажиллах боломжийг бодлогоор дэмжинэ гэлээ. Доржин Цэнгэнжүү, Евгений Павлов, профессор Марлма, Ice Global. Үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргэе. Улсын хэмжээнд эхэлсэн идэвхтэй насжилт дасгал хөдөлгөөн аян 6 сарын турш үргэлжилнэ. Аянаар Ахмад наснууд 7 хоногийн 2-оос 3 өдөр тогтмол цагт дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, эрүүл мэндийн хамгаалахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой болно. Үүний тулд өөртөө ойр байрлах нийтийн эзэмшлийн зам талбай, спорт танхимыг сонгохыг санал болгож байгаа юм. Улсын хэмжээнд төлөвлөл зохиох 22.4 сая их малын 65.6% буюу 14.7 сая нь төлөлөөд байна. Нийт хүлээн авсан төл малын 14.5 сая нь боожиж, төл бooжилт 99%-тэй байна. Баруун бүсэд төлөлөлт 70% хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Зүүн бүсэд 62.3%, хангайн бүсэд 65%, төвийн бүсэд 62.5%-тэй тус тус үргэлжилж байна. Төлөлөлтийн явц доктортой үргэлжилж байна.
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Сандаг Очир COP17-г зохион байгуулах талбайд гинтийн үзлэг шалгалт хийж бэлтгэл ажилтай танилцжээ. Зөвлөлтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал болоход 99 хоног үлдээд байна. Хурлыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөснөөс инженерийн шугам сүлжээ, улс хангамж, ариун тухайх татварга, цахилгаан хангамж сурлуулах ажил 100%, автозам зогсоолын ажил 78%, явган замын ажил 95% гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр нийслэлийн засаг даргын эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан 1-р орлогч Даваа Далайн оронд Баянзүрх дүүргийн засаг дарга Жаргал сайханг томилж нийгмийн салбар ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудлыг хариуцуулахар болжээ. Харин уг асуудлыг хариуцж байсан амар төвшөнд эдийн засгийн хөгжил дэд бүтцийн асуудлыг хариуцуулсан байна. Түүнчлэн нийслэлийн автозамын төвжирлийг бууруулах төсөл хөтөлбөрийн зохицуулагчаар Улаанбаатар трамвай төслийн удирдагчаар ажиллаж байсан Ан Улжинг томиллоо. Харин Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай төслүүдийг мөнх талаа хариуцахаар болжээ. Нацагдорч тэргүүтийн анхны Монгол оюутнууд Герман, Францыг зорьсны 100 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа солилцооны 100 жилийн ойг тэмдэглэж байна. Ой хүрээнд хөх тэнгэрт уран зургийн үзэсгэлэн, асад сурахаар одогсод номын нээлт, хос хэлний уянга, уран илтгэлийн уралдаан, Германы сонгодог хөгжим болон жаз хөгжмийн үдэш тоглолтууд болно. Монгол-Германы соёлын өдрүүд 14 хүртэл үргэлжилнэ. Брэдэд ялалтын баярт зориулсан ил талбайн жүжигийн үеэр нэгэн эр жүжигчний гар бүг булан авч Герман чууд руу гүйжээ. Тухайн үед Сергей Арёшковын гавьяаг дүрсэлсэн жүжигийг тоглож байсан бөгөөд бүх зүйл бодит байв. Тиймээс үзэгчдээс урьдчилан зохих ёсоор зан төлөвөө зөв барихыг хүссэн байжээ. Гэвтэл нэгэн эр жүжигчнээс бууг нь булан авч Герман чууд руу гүйсэн байна. Магадгүй жүжигчд үнэмшилтэй тоглосноос тэрээр итгэж туслахаар шийдсэн бололтой. Тухайн эрийг нэгэн жүжигчин барьж дараа нь зохион байгуулагчид жүжигийн талбайгаас гаргажээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Улаанбаатарт агуу их орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулсан олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа. За үүнээс хамгийн гол үйл явдал нь олон улсад нэгэн адил болдог мөнхөд дурсагдах дайчид явган жагсаал байсан юм. Жагсаал Орос улбаны улсын мууж бүс нутгаас манай оронтой ямар нэгэн байдлаар мөнхөд холбогдсон дайчдын үр сад ирж оролцсон нь өмнөх жагсаалаас онцгой болсон байна. Өнөөдөр Монгол дахь Оросын холбооны улсын элчин сайдын яамд агуу их орны дайны ялалтын өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болж байна. Элчин сайдын яамны үүдэнд халах голын тулалдаанд зориулсан томоохон үзэсгэлэн дэлгэгдэжээ. Энэ үзэсгэлэн дайны жилүүдэд Монгол улс зөвлөг Хятад улсад ямар их тусламж үзүүлсэнийг тодхон харуулж байна. Юуны өмнө ялалтын баярт зориулсан Брэдаас Улаанбаатарт дурсамжийн галыг авчирчээ. Өнгөрсөн жил Монгол улс дурсамжийн гал арга хэмжээг хүлээн авсан 21 дахь улс болсон. Би Монгол дахь Оросын улбаны улсын элчин сайдын яамд хамтран ажилласанд нь маш их талархаж байна. Өнөөдөр бид дурсамжийн галыг 2 дахь удаага авчирлаа. Би энэ галыг Москвад үл мэдэгдэх цэргийн булчнаас авсан. Энэ гал Оросын 71 бүс нутаг болон дэлхийн 14 улсад хүрсэн юм. Элчин сайдын яамд болсон уулзалтад Монголын Ахмад дайчид Ахмадууд цугларлаа. Тэд бол ялалтад хувь нэмрээ оруулсан хүмүүс юм. Тэр аймагч жилүүдэд манай улсын хамгийн үнэнч чин сэтгэлийн найдвартай хамт нөхөр нь Монгол улс байсан. Дайны жилүүдэд түүнээс хойш хэдэн 10 жилдж бид Монгол найз нөхдийнхөө чин сэтгэлийн харамгүй дэмжлэгийг огтхонч мартаагүй. 5 дугаар сарын 9-нд зайсан толгойд зөвлөлт Монголын дайчдын дурсгалын зохицолборын дэргэд хүндэтгэлийн цуглаан болдог. Намайг алтан цэцэг гэдгээ би тэгээд Эрдэнэтийн урхачин соёлын ордонд ажиллаж байсан. Тэгээд энэ ялалтын баярт бас биеэр оролцож энэ баярч жагсаж байсан. Тэгээд энэ баяр бол маш их төвөгтэй гоё баяраа. Яагаад гэвэл одоо энэ өвгдөөс маань энд оролцож их олон хүмүүс миний таньдаг мэддэг хүмүүс их оролцож байсан. Их төвөгт баяраа.
мөнхөд дурсагдах дайчид явган жигсаал нөхөрсөх нэгдмэл цуваагаар Улаанбаатарын гудамжаар алхлаа. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн олон зуун иргэн зочид оролцов. Монголын ард түмэн энэ хамтын ялалтыг санаж хүндэтгэж байгаад би баяртай байна. Энэ бол миний өвөө. Тэр өвөр байгалийн хязгаарын уугуул дайнаас амьд буцаж ирсэн. Гэхдээ дайн уул мөрөө үлдээсэн. Өвөө минь маш их өвддөг байсан. Би өвөөтэйгөө амьд зэрүүнд нь уулзах чадаагүй. Харин өнөөдөр Монголд бид анхудаа мөнхөд дурсагдах дайчид арга хэмжээнд нэгдэж өвөг дээдсийнхээ хүргийг барин алхаж байна. Бид тэдний ялалтын төлөө байгуулсан гавьяаг нэр төртэй бахархалтайгаар дурсаж байна. Я приехала в Улан-Батор из города-героя Тулы. Би Баатар хотод Тулаагаас Улаанбаатарт ирсэн. Энд хилийн чанартай Орос багш төслийг төлөөлж орос хэл зааж байна. Өнөөдөр би өвөг дээдсийнхээ хүргийг мөнхөд дурсагдах дайчид арга хэмжээнд авч явж монголчуудтай хамт энэ агуу ялалтад баярлаж байгаадаа баяртай байна. Бид энд байгаадаа баяртай байна. Монголын оршин суугчид үүнд үргэлж маш сайхан ханддаг. Миний өвөөгийн элен цэмээ энэ нутгийн монгол хүн байсан. Тиймээс би түүний түүхэн энэ нутагт ирээд байна. Праздник прошел замечательно. Баяр ёстой сайхан гайхалтай боллоо. Монголын ард түмэнтэй ийхүү нэгдэж байгаа нь хамгийн чухал. Үнэхээр сайхан санагдаж байна. Знаем, что Монголия помогала. Монгол улс Оросд тусалж байсныг бид мэднэ. Мөн Оросч тухайн үед Монгол тусалж байсан. Энэ үнэхээр сайхан зөв зүйл. Хүн бүхэнд их тайван найрамдал хүсье. Дайн бүү болоосай. Цуваа маршал Жуквийн хөшөөний дэргэд болсон цуглаан тоглолтоор өндөрлөлөө. Мария Латышева, Евгений Павлов, Аист Глобал. Улаанбаатарт Монголын автоспортын гол үйл явдлуудын нэг боллоо. Чингис хаан International Drift Battle 2026 тэмцээн улс орон даяар дрифтийн улирлыг аль бие ёсоор нийлээ. Уралдаанчдыг манай сурвалжлагч Мария Латышева сурвалжлаа. Шилдэг дрифтчид Улаанбаатараас хэдхэн километрийн зайд цугларчээ. Ямар гайхалтай машинууд, ямар хүчтэй тамирчид Чингис хаан олон улсын дрифт баатал ирснийг хараарай. Уралдаан 3 өдөр үргэлжлэнэ. 3 өдрийн турш тэд дугуйгаар шатаана. Харин үзэгчид бид энэ гайхалтай үзүүштэй шоуг таашаан үзэх болно. Энэхүү олон улсын тэмцээн янз бүрийн орны дрифтчдийг татдаг. Энэ нь уг тэмцээнийг Mongolian Drift Series-ийн гол үе шатуудын нэг болгодог юм. Харин энэ тэмцээнийг олон жилийн турш зохион байгуулж байна. Тэр бол энэхүү уралдааны санаачлагч жинхэнэ сүнсэн юм. Монголын мэргэжлийн спорт төвшөнд мэдээд иргүүлж. Өнөөдөр болохоор Чингис хаан дрифт Монголд дрифтийн үүсч өгсөн 20 жилээ болж байгаа. Тэгээд та бүхнийг бас хүрэлцээрсэн маш их баяртай байна. Нийт 6 орны тамирчид нийт 10 гаруй тамирчин Монголд ирсэн байна. Найзуудаа ийм уралдаанд тэр бүр ирээд байдгүй хүний хувьд өнөөдөр энэ бүхэн надад үнэхээр гайхалтай санагдаж байна. Энд эмэгтэй уралдаанчид хүртэл байна. Харин эрэгтэй тамирчдын хувьд олон арвын тэмцээний туршлагатай. Олонх нь Монголда аваргууд. Тиймээс өнөөдрийн гараанууд маш сонирхолтой болох нь гарцаагүй. Дрифт клубын тамирчин байна. Энэ спортоор хичээлээд одоо 2 дахь жилдээ явж байна. Тэгээ сонирхчтой ангилд ордог. Ихтэй тамирчин миний ганц тулгардаг асуудал юм бол карданаад даахгүй жоохон хүнд байгаад байдаг. Тэрнээс бусдаараа бол ерөнхийдөө гайгүй дээ. Ялгаагүй л нөгөө хүмүүс учраас ихтэй мэтгээд ядгаад нэг байгаад байгаа гайгүй. Дрифтийн спортоор хичээлээд 2 дахь жилдээ болж байна.
Тэ. 3 дахь жилдээ болж байна. Нодлон 1 жил өнжөөд энэ жилээс тэмцээн уралдаанд эргээд орсондоо маш их баярлалаа. Ер нь тамирчдын машин ур чадвар, скил бүх юм сайжирсан байна. Тэ бос оролцож байгаа бүх тамирчидаа нийтэд амжилт хүсье да. Бүх өрсөлдөгч тамирчтай амжилт хүсье. Тэ гал гарсан тэмцээн үзүүлэх болно. Монгол 63 гээ циркул дээр 21 онд улсын авраг олж төрүүлж ирсэн. Дрифт ороод одоо 3 жил болж байна. За тэгээд ерөнхийдөө бол туршлагатай хүмүүс айгүй байдаг. Мэдээ 3 жил болсон ч гэсэн за бараг шивдээ ордог доо. За тэгээд энэхүү спортоор айгүй гоё адреналин ялгаруулдаг. Үнэхээр гоё. За тэгээд бусад өсвөрлөгчтэй амжилт хүсье гэж хэлээ да. Арт-тим клубын тамирч Хувийн дугаар 100 Бацаахан гэдэг дрифт спортоор хичээллээд одоо 3 дахь жилдээ болж байна. Мэдээж хүчтэй өрсөлдөгч нар зөндөө байна. Бүгдээрээ нэг сараас хойш болоод энэ тэмцээнд машина бэлдсэн байсан. Чингис хаан International Drift Battle тэмцээн нийслэлийн оролцох тусгай зориулалтын уралдааны талбай дээр болдог. Өнөөдрийн арга хэмжээ маань 2026 оны дрифтийн нээлтийн үйл ажиллагаа маань болж байна. За тэгээ 20 жилийн ойд заруулаад үзэгч үнэгүй гэдгээр онцлогтой. 20 жил болоод тэндээ зориулаад холбоо маань анх удаа юм том зохион байгуулалтанд ороод гадны 5 улсын тамирчин ирээд оролцож байна. Тэгээд их сэтгэл хөдлөлтөй сайхан болж байна. Тэгээ маргааш нөгөөдөө цаг агаар сайхан болох маш их хүн ирэх баха. Залуусаа би яг одоо мэрэгжлийн уралдаанчтай хамтаа талбайгаар явж үзэн удаан үргэлжлэхгүй бид дугуйгаа халаах юм. Би хэдийн айгаад эхэлчихлээ шүү. Это безопасно. Хараараа найзуудаа надад бүр хамгаалтын бүс чалга шидэгдчихвээ гэхээс айж ийн. Би илүү амар байх болов уу гэж бодсон. Үнэн дээр айх юм алгаа. 자, 여기다. 이거 호박 소스가 가게. What's your name? Чамаг хин гэдэг үү? My name is Огонбаяр. Огонбаяр намайг тараасаар давхиуллаа. Би шидэгччих байх гэж бодож байсан. Салон дотор шатсан дугууны үнэр мэдрэгдэж байлаа. Энэ бол үгээр хэлхийн аргагүй мэдрэмж. Бүх бие минь салганаж байна. Надтай хамт мэрэгжлийн уралдаанч явлаа. Миний бодлоор тэр авраг байх. Ягаад гэвэл тараасыг үнэхээр итгэлтэй барьж байлаа. Би өмнө нь ийм зүйл хизээж мэдэрч байгаагүй. Баярлалаа, баяртай. Монголд нэг улирлын турш экстрим спортын хэд хэдэн наадам болдог. Энд дрифт шоу, уралдаанууд, автопрад мөн автомашины үзэсгэлэн багтана. Энд дрифтийн соёл идэвхтэй хөгжиж, олон улсын тэмцээн тэр дундаа Оросын нисгчдийн оролцоотой уралдаанууд зохион байгуулагддаг байна. Мария Латышева, Евгений Павлов, Iced Global. Хүмүүзэгчтэй та бүхэн даваа гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсан баярлалаа. Баяртай.